За сайн байцгаана уу бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Сургалтын менежер нар багш нарынхаа мэргэжлийн зэргийн хүсэлтийг хэрхэн хянах уу? За хянсныхаа дараа хэрхэн дэмжсэн төлөвт оруулах заавар зөвлөгөө өгсөн бичлэгийг хүргүүлж байна. За менежер нар маань эхлээд өөрсдийнхөө эрхээрээ нэвтрээд орно. За нэвтэрч орсны дараагаар баруун дээд буланд нь таны нэр харагдана. За нэрэн дээрээ дараад хувийн мэдээлэл хэсэг рүү орно. За ингээд эхнүүд л нэгдсэн системд бүртгүүлэх гэж байвал заавал үүн дээр дарж бүртгэлээ үүсгэнэ. За ингэснээр автоматар мэргэжлийн зэргийн хүсэлт гэсэн төлөв рүү шилжинэ. За ингээд мэргэжлийн зэргийн хүсэлт гэсэн дээрээ дарахад дээд хэсэгт зэргийн хяналт гэдэг зэс байгаа. За зэргийн хяналт гэсэн дээрээ дарахад танаа дээр дээд мэргэжлийн зэргийн материалыг явуулсан заа гаргаж болон тэргүүлэх зөвлөх багш нар хэд байгаа тоон бүртгэл нь харагдаж байгаа. За ингээд доошоо гүйлэхэд багш нар маань ер нь бол төлөв нь янз бүр байгаа. За хүсэлт гаргасан, бүртгэсэн, буцаасан гэсэн төлөвт байгаа. За буцаасан төлөвт байгаа багш нарыгаа за маргаашнаас өмнө 3 дахь өдрөөс өмнө яралтайгаар мэргэжлийн зэргийн материалаа өөрсдийнхөө эрхээрээ орж хянаад за тэгээд бүх дутуу файлуудаа оруулаад бүртгэл дуусгах төвчлүүраа дараарай гэж дамжуулаарай. За ингээд эндээс нэг багшийг сонгоод одоо бүх хэрвээ файлууд нь бүрэн гүйцэд болчихсон байвал тэр багшийгаа сонгоод та энэ хүсэлт гаргасан гэдэг үгэн дээр нь дараад за тэгэхээр автоматар тухайн багшийн одоо үндсэн мэдээлэл зэргийн хүсэлтийн мэдээлэл харагдана. За менежер нар маань ямар ч байсан те тухайн багшийг одоо энэ авсарсан файлуудын бүгдийг авсарсан файл харах гэдэг дээр дараад файлуудын бүгдийг харна. За зөв файл оруулсан байна уу үгүй бүгднийг та нар шалгах ёстой. За хэрвээ тухайн багш бүх файлаа үнэн зөв оруулсан байвал та шалгуур үзүүлэлт хэсэг рүү ороод мөн шалгуур үзүүлэлтийн нь авсарсан файл харах гэдэг дээрээ дараад файлуудаа ерөөхдөө бүгднийг хянах шаардлагатай шүү. За хэрвээ файл нь дутуу байвал буцаа мэргэжлийн зэрэг хүсэлтэд буцаагаад тухайн багш нь засварлах бүрэн боломжтой. За хэрвээ тухайн багш маань бүх файлаа үнэн зөв оруулсан гэж үзвэл та доошоо гүйлгэж агаад энд хүлээн авах гэдэг үгэн дээр дарахад автоматар юм шийдвэрлэх гэдэг төлөв гарч ирнэ. За ингээд багшийнх нь шалгуур үзүүлэлт болгоны арт харагдаж байгаа энэ суман дээр дарахад шаардлага хангасан хангаагүй гэдэг хоёр төлөв гарна. За бүгднийг нь ямар ч байсан файлууд зөв байсан учраас бүх төлөвийг шаардлага хангасан төлөв рүү оруулна эхлээд. За ингээд шаардлага хангасан төлөвт оруулахаас өмнө ямар ч байсан бүх багш нарынхаа файлуудыг харж хянаарай гэж менежерүүдтэй анхааруулж хэлье. За ингээд бүгднийг шаардлага хангасан төлөвт оруулсныхаа дараа та шийдвэрлэх гэдэг үгэн дээр дарахад энд суман дээр дарахад одоо энд дэмжсэн дэмжээгүй гэдэг хоёр төлөв харагдана. За дэмжиж байгаа учраас дэмжсэн төлөв дээр нь дарж агаад та тайлбар хэсгийг заавал оруулна. Ямар учраас дэмжиж байгаа нь те сургуулийн ажлын хэсэг ярилцаад 100% саналтайгаар дэмжив ч юм уу те ерөнхий тайлбараа энд бичиж өгөөд тэгээд хадгалах төвчлүүр дарснаар автоматар энэ багшийн мэргэжлийн зэргийн хүсэлт маань дэмжсэн төлөв рүү шилжинэ. За ингээд менежер нартаа амжилт хүсье.